гайхалтай. Манай Монголынхан одоо би бол Монголынхан болохгүй нэг талаар биш би болж байгаа сайхан одоо магтууштай сайхан зүйлийг би ярих зүг болов уу гэж бодож байна л да. Жишээлбэл одоо манай ерөнхий сайд басан одоо Санжин Баяргуу бол маш гайхалтай сайн Атрын аян 3-ыг одоо тий санаачилж одоо тэгээд Батумжинаас сайд эдгээр ингээд их сайхан өрнүүлсэн. Ийм болж одоо манай монголчууд ихэнх нь одоо тариалан ичт боллоо, ногоочтойхоо бас хөдөлмөрийг хүнэлж гин. Бид нар гэр бүлээрээ ч гэсэн бид нар одоо органик ертөнц одоо ногоогоо идэж, ориг хоол идэх тийм ерөн юу орж ирж штэ. Тэгэхээр энэ юу хэлж байна гэхээр ерөн монголчууд бид нар ч гэсэн хэдийгээр нүүдэлчин ард түмэн ч гэсэн тариаланч байх болцоотой. Дээр тий өөрчлөгдөж байна. Тэгэхээр байгаа юмда би бол компаниуд нь бол одоо тэр бомтон уцаагаа тэгж сайн арилжуулж чадаж гайхалтай байж чадж байгаа. Манай Улаанбаатар хот улс орн маань ч гэсэн хөгжил дэвшлэрээ бол аль ч улс орноос дутхааргүй болцооны болж байгаа. Манай хамгийн их шүүмжлүүлж байгаа парламентын гишүүд ч байсан ч гэсэн те сэтгэлээсээ болцооныхаа хэрээр л ажиллаа хийж байгаа. Нэг бол би бол хизээч одоо би нэг байгаа юмыг шүүмжлээд өгөөсөхийг хүсдэггүй. Тийм учраас улс орн маань цаашаа ч гэсэн хөгжөхөд бол би баяртай байна. Дээрэс нь улс орны хамгийн чимэг болсон урлаг, уран сайхан, спорт гэж байдаг. Тэгэхээр урлагийн мастерууд бид нар ч гэсэн өөрсдийнхөө уран бүтээлд улам их өндөр шаардлага тавьж, шалгуур өндөрсгөж, залуу уран бүтээлчдийг бэлдүүлэх хөдөлгөөнөө маш их яана. Магадгүй урлагийн сургуулиуд байгуулах ч гэсэн маш их анхаарал төвлөрүүлнэ. Тэгээ энэ улс одоо урлагийн сайхан бол усан ч сайхан гэдэг шиг манай одоо спортын маш олон спортыг бол маш олон манай меценатууд ивент хийтгэж бэлтгэл сургалт хийх нөхцөлийг бүрдүүлсэн хөрөнгө оруулалт хийсэн учраас манайх олимпийн аваргуудтай болж эхэллээ. Тэгэхээр манай Монгол хүн хэдий авиаслаг хэдий чадварлаг вэ? Энийг бол одоо энэ авиас энэ юуг нь хөгжүүлэх тэр ганцхан бизнесмен меценатууд найдах биш. Улс орноос ч гэсэн энд бол хөрөнгө мөнгө төсөв гаргах зүйлтэй юм болов уу гэж бодож байна. Тэгэхээс ганцхан одоо дуурин театр ч юм уу, ардын дэв бүжгийн чуулгах ч юм уу те эсвэл спортын ордонд одоо жигшээ багуудын тамирчид улсаас татаац ч юм уу эсвэл одоо юм болцоо аваад байдаг. Би тэрний дараа үүссэн байгуулсан мэрэгжлийн байгууллагууд бол айгүй хэцүү өрөвдөлтэй байдалд байгаа шүү дээ те. Тийм үднээсээ бол улс орны хөгжил бүх юмд ч гэсэн бүгдээрээ л монголчуудаа нэгдэж улс орныхаа сайн сайхан зүйлсийг олж харж бие биентэйгээ эвтэй найртай байж улс орныхоо төлөө хөгжил дэвшлэнд хамт л одоо гар гараа хатхан тэмцэх хэрэгтэй, зүтгэх хэрэгтэй болов гэж бодож байна. За баярлалаа. Эрхэм үзэгчдээ өнөөдрийн нэвтрүүлэгт Монгол Улсын гавьч жүжигчин зууны маллаад дуучин Pop Hot-тай Саран туяа аврагдан оролцлоо. Тэгээд анхаарлаа хандуул нэвтрүүлэгтээ хамт байсан та бүхэндээ дахин талархснаа илэрхийлж байна. Ингээд дараагийн дугаараар иргэд уулзаа. Таны бас цаашдын ажил үст уран бүтээлд өндрөөс өндөр амжилтыг хүсэж байна. Маш их баярлалаа. За.